За баяр хүргэе. За хоёрдугаар байранд хоноглолоороо шалгарсан Үлзий Батаныг бас тайлбарлаж байна. За Үлзий Батаныг тайлбарлаж өрье. За шилдэг тоноглолтой GM-ийн 2 дугаар байрын шагналд 500 мянган төгрөгийн за ерөнхийдөө эрхийн бичгээр шагнаж урамшуулж байгаамаа. За хүчинтэй хугацаа энэ оны 12 сар хүртэл байгаа шүү. Тэгээд та бүхэн нэр зүйчлээрэй. За ингээд шилдэг тоноглолтой GM-ийн 1-р байранд мэдээж Авгаан. За 1-р байранд эзэлсэн Авгаан Жамбийнхаа өргөмжлөлийг уншаад өгч. За GM-ийн автомашины эзэмшигч Ирхэм Авгаан Жамб танд GM-ийн Fest 2025 анх дахь арга хэмжээнд техник тоноглолын өрмөс шийдэл бүхий жинхэнэ оффроуд GM-ийн автомашины онцлог соёлыг илтгэн харуулж чадсан тул шилдэг тоноглолтой GM-ийн 1-р байрны эзэнээр шалгарсанд баяр хүргэж энэхүү өргөмжлөл болон эрхийн бичгээр шагнаваа. За одоо ингэ шилдэг тоноглолтой GM-ийн шалгарсан эхний 3 байранд шагналаа гардууллаа. За дараагийн тэмцээн буюу маш өрмөц бас өрсөлдөөнтэй гарч байна. За хар усан тухай дээрээс GM-ийн фестивал явагдаж байна. За энэ тэмцээндүүд 2 төрлөөр урдаан зохион байгуулагдаж байгаа. За түүний нэг нь одоо тоноглолоор тэргүүн байрын шалгарсан оролцогчдоос сэтгэлийн хуваалцъя. Намайг Авгаан гэдэг. Тэгээд анх GM-ийн авсан шалтгаан бол угаасаа тоноглох гэж авсан. Тэгээ бас нэг автомотивын соёл өөрийн хувь нэмрээ оруулъя тий. Монголд одоо яг энэ төрлийн GM-ийг илүү сонирхолтойгоор одоо дэлхийн гоё тоногуудыг тавьж энийг бас үн цэнтэй болгож бусдад бас энийг арай өөр одоо өнцгөөс нь харуулахыг хүсэж оффроудаар тоногсон байгаа. Тэгээд энэ шагналыг авсандаа баяртай байна. GM-ийн нөхөрлөд хэр удаа одоо 2 жил за 3 жил болох ч юм тий. сонгох болсон шалтгаан нь юу вэ? Өөрийнхөө ер нь яг үнцэн хэлбэр нь байгаа. Тэгээ өөрийнхөө хэлбэрт нь тэгээд ер нь бол тийм зүйлүүд нь батгсан юм уу? Аян замд хэр их явсан? Анх ер нь бол тийм соода аялал хийж бодоод өөрөө ууланд яваад соода аялал хийж бодоод тэгээд тоногдолж исэн. Тэгээ анх тоногдолж дуусангуудаа баруун аймагуудыг торж 8000 км шууд аялж исэн тасралтгүйгээр тий. GM-тэй хамт туусан тэр замд тохиолдсон адал явдлаас тэр одоо ямар тохиолдолд машин нь одоо өөрийнхөө нэх аварсан бэ? Мэдээж тэр 8000 км-ийн дурш одоо Балтаасаа гол ус зам шавар гэх бүх зүйлийг туулсан. Тэгээд зэрэгцээ бас яг одоо сүүлийн үеийн одоо
Тэгээ даанд 300 G-class зэрэг машинуудаа айлын баг тэгж бүрдэж явсан. Тэгээд яг жимнийг илүү хайртай болгох, илүү цаашаа тоноглох юуг нь яг тэр аяллаас би тэр experience авч ирсэн. Яг тийм л тэнд маш гайхалтай тэр аяллыг өндөрлүүлж чадчихсан болохоор би энэ машин илүү хитгэв болсон. Баярлалаа сэтгэлээ олсон. Баярлалаа. За Баянзүрх хархны ар бэлд туул голын ирэг дээр зохион байгуулагдж байгаа Жимни фестивал ерөөдөө өндөрлөж байна. За энэ фестивалыг зохион байгуулах болсон ач холбогдлын талаар Bridge Group-ийн маркетинг санхүүгийн хэлтсийн газрын захирал Бямд Оржтой уулзч тодорхойлж байна. Тэгэхээр юуны өмнө энэ өнөөдрийн зохион байгуулсан арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч. За сайн байцгаана уу. За өнөөдөр 8 дугаар сарын 23-ны өдөр Bridge Group-ийн охин компани болох Bridge Motors компани зүгээс одоо Монгол улсад анх удаага Jimny одоо унаж хэрэгэлдэг за мөн сонирхогч хүмүүсийг одоо хүрэлцэн сонирхосоо гэсэн хүрээнд Jimny фестивал 2025 гэдгийг анх удаа зохион байгуулж байна. За өнөөдрийн арга хэмжээнд ойролцоогоор нэг Jimny 3 алхтай болон 5 алхтай автомашин 70 орчим шиг оролцлоо. За нийт оролцсон хүний тоо бол нэг ойролцоогоор 150 орчим хүн бол хүүхэд те гэр бүлээ дагуулж ирсэн хүмүүс бүгдийг нь оролцуулаад ирсэн байна. Ер нь Монгол хичнээн Jimny хэрэглэгч байт юм уу? За Bridge Group ер нь бол анхлан Монгол улсад Suzuki-гийн албан ёсны одоо борлуулагч болоод за анхны одоо Jimny автомашиныг бол одоо нийлүүлж эхэлснээс хойш за Монголд бол нэг ойролцоогоор 2000 орчим Jimny автомашин борлуулагдсан байна. Одоо нийтдээ нэг 25 жилийн хугацаанд одоо Монголд бол борлуулагдсан байгаа. Тэгээд ялангуяа сүүлийн 4-р үеийн Jimny автомашин бол одоо Монгол гэлтгүй дэлхийд даяар одоо бүүн болж тийм ээ. Нийтдээ одоо ер нь бол дэлхийд даяар яг Jimny-гийн төрлийн 4 үеийн автомашин бол нэг ойролцоогоор 3 сая орчим борлуулагдсан гэсэн юм байдаг. Тэгэхээр Монгол улсын одоо газар орны байдал тийм ээ хот хөдөө аль ч орчинд одоо унаж хэрэглэхэд тохиромжтой юм автомашин гэдгээр бас ер нь бол энэ бүүм гэдэг юм уу те хүмүүс бас их хөдөлж авч унж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр Jimny-гийн хувьд хурд хүч, туулах чадвар гэгчлэн одоо бүхий л одоо техник үзүүлэлтүүдийг нь одоо бусад машинуудтай харьцуулахад ер нь юугаар онцлог юм бол? За мэдээж Jimny гэдэг хэлэхээр одоо хүн болгон бол ерөөдөө гадралдаг зүйл бол жижигхэн авсаархан гэдэг ийм зүйлийг бол хэлэхэд одоо илүү онцлогтой байх. За мэдээж тэр хэмжээгээр бензиний эдэлт за маш хөнгөн чанартай учраас бол 100 км идэх бензиний одоо эдэлт нь бол маш бага байна. За мөн худалдаа авах үн бол бусад машинуудтай харьцуулахад тийм ээ Япон одоо брендинг ийм автомашины хувьд бол бас боломжийн үнэтэйгээр бид нар бол борлуулдаг. За мөн тэгээд цаашлаад унаж хэрэглээд явж явах хад бол одоо эвдрэлгийн тал багтай. За магадгүй сэлбэг хэрэгслийн хувьд ч гэсэн манайх одоо албан ёсны одоо үйлдвэрээс нь авчирч борлуулад ер нь харцангуй хямд үнэтэй сэлбэг хэрэгсэлтэй ийм автомашин гэж болж болно. За тэгээд хотын ч нөхцөлд өдөөгийн ч нөхцөлд эрэгтэйч бай, эмэгтэйч бай ийм хүмүүс бол унаад явахд маш эвтэйхэн одоо энэ ялангуяа сүүлийн үед одоо нийгмийн асуудал болоод байгаа түгжрэл гэдэг асуудал тийм ээ зогсоолын асуудал энэ асуудлууд дээр бол илүү ухаалаг шийдлийн ийм автомашин болсон одоо болоод байдаг учраас хүмүүс бол сонгоод байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бол та бүхний ухаалаг одоо сонголт та ийм одоо ер нь бол холбоотой ийм машина гэж хэлж болно. Та өөрөө Jimny ундгүй. Тийм ээ мэдээж. Тэгвэл энэ унаатайгаа хамт одоо хэдийхэр хол замыг туулсан бэ? Мөн одоо тэр аян зам тохиолдсон адал явдал гэдэг юм уу те? Одоо танд одоо ямар үед энэ унаа чинь одоо амьдч орсон бэ? За миний хувьд бол яг удаан бол одоо унаж хэрэглээгүй байгаа. Мэдээж одоо компанид ажиллах хугацаанд маш олон Jimny хэрэглэгч нартай уулзаж тэдний одоо ярьсан яриа түүхээс л би та бүхэнд бас хуваалцъя гэж бодож байна. Ер нь бол жишээ нь одоо нэг юм уу хоёулаа манай Монгол улсын одоо
замын нөхцөл байдал донд тийм ээ айхгүйгээр найдаад, машиндаа найдаад ингээд холын аялалд явдаг хүмүүс бол маш олон байдаг. Тэгэхээр таныг бол хаа газар хөдөө явж байхад бол явглаж ганцаард болохгүй. Ийм л машин гэж хэлж болно доо тийм. Ер нь бол маш олон тийм одоо хүнд хэцүү газруудаар туулсан, явсан гэсэн түүхүүд бол ерөнхийдөө зөндөө байгаа. Тэгэд манай Suzuki Mongolia-гийн одоо Facebook хуудсан дээр бол эдгээр түүхүүдээс хуваалцсан төрөлөр мэдлэгүүд байгаа. Тэгээ та бүхэн тэрийг үзэж сонирхоорой гэж хүсэж байна. За баярлалаа мэдээлэл авалцсанд. За. За Jimny фестивал 2025 тэмцээний уран жолоодлогын төрөлд төрүүлсэн сайхан жаргалтай уулзж байна. Таны хувьд Jimny-тэй нөхөрлөө хэр удаан хугацааг туулж байна? Миний хувьд Jimny-г унаад 8-9 жил болж байна. Анх яагаад сонгосон бэ энэ машиныг? Би нөгөө өөрөө уулчин юм баггүй. Оолонд ярьдаг. Тэгээд олон спортын мастер юм аа. Тэгээд нөгөө уул руу намайг хамгийн ойрхон авчиж өгч чаддаг машин юм байна гэж бодоод энэ машиныг сонгосон байгаа. Тийм. Тэгээд анх аваад тэгээд ер нь бол дурлсан. Угаасаа яг нөгөө нэг юу гэдэг бартаа саадандаа бол асуудалгүй жоохоо одоо юу гэдэг нөгөө нэг зам дээр л нөгөө машинаараа нэг хордон биш ч гэсэн яг нөгөө бартаалаа орохоор айгу хийх ёстой ажлаа гүц 100% хийж чаддаг. Тэгээ одоо 8-9 жил энэ машина яг ганцхан нэг унж байгаа. Тэгээ яг энтэйгээ ерөөсөө солиогоо тий. Тэгээд нөгөө нэг намайг сансан газар минь саадгүй өргөдөг. Тийм учраас энтэйгээ одоо ингээ нөхөрлөөл тэгэл яг хуу засас сэлбэх юм засас сэлбэл тэгэл өдөө ирж да. Ер нь бусад машинуудаас давуу талын хувьд ерөөхдөө ууланд илүү ойртуулдаг гэж хэлж байна. Өөр техник үзүүлэлтийн хувьд ямар үнс? Өөр гэх юм бол ер нь бол нөгөө нэг юу гэдгийг гол надад санагдсан юм нь угаасаа Монгол улсын километр чинь 80 штэ. Бид нар нэг за Jimny бол нэг 120 30 40 бол асуудалгүй хүрнэ. Гэхдээ ерөнхийдөө яг л 80-ыг бариад явхад яг болдог машин багхгүй. Хордоо бариад явхад тэгэл одоо нөгөө хүн тэгдэг штэ. Хурдан яваад ирвүү гэж хэлдэг те. Сайн яваад ирвэл гэж асуудаг штэ. Тийм учраас ер нь бол надад маш их таалагдав. Дээрээс нь энэ нөгөө миний машины хувьд бол яг сэлбэг жоохон ховор. Гэхдээ яг ингээд энэ тэндээс олоод зарим Jimny-гийн юмнууд таардаг учраас ямар ч асуудалгүй байна. Үеийн загвар. Одоо минийх чи 2 дугаар үеийн загвар байхгүй. Тэгээд та хоёр хамтдаа 9 жилийн хугацаанд ер нь туусан замаа тооцож үзсэн нь хэр урт замыг тоосон бол? Би анх энийг 140 км-тэй ахт навж исэн. Тэгээд би нэг 210 хүргээд тэгээд мотор нугасан муудаа тэгээд шив шин яг өөрийнх нь яг моторыг захиж аваад тэгээд тавьсан. Одоо бол нэг 40 гаруй км 40 мянган гаруй километроос явцсан. Тэгээд ер нь бол Монголоо бол бүтэн тойрсон байж болох байгалийн үзэсгэлэнтэй бүхэл газар машинтайгаа очисон. За тэг манай уулчид хүртэл ярьж байгаа. Нөгөө жижигхэн сайн хоёр явж байна. Тэгээ ер нь бол бас маш олон найзуудаа бас энэ Jimny дуруу татсан. Тэ. Өнөөдөр уран жолоодлогын одоо төрөө магнааллаа шүү дээ. Тэгэхээр ийм одоо сайн шалгамгай одоо хурд хүчтэй жолоод сурахад тань одоо юу нөлөөсөн бэ? Ямар нэгэн багш гэж яах вэ? Ер нь бол байхгүй. Нөгөө нэг одоо ийш тийшээ уул руу явах чинь дандаа л саад бартаатай, чулуутай, шавартай замуудаар явдаг учраас дээрээс нь би нөгөө хаяа жуулчтай явдаг учраас нөгөө цаг нартаас уралдаж ажилладаг. Тийм учраас нөгөө байнгын ингээд одоо энэтэй л ер нь бол хамт ажилладаг гэсэн. Тэгэхээр тэр маань илүү давуу тал болов. Тэгээ би нөгөө машина нэгч удаа солилгүй 8 жил унсан учраас нөгөө одоо баг энийг ингэж хаа зүгэл ингэн тэгнэ битэр чи баг нэг юм найз чиг болцоо тий мэдэрдэг болцсон тий. Тийм учраас тэр нь арай давуу байвал гэж бодлоо. Дээрээс нь миний машин нөгөө механик тийм учраас нөгөө ойрын занд хурд авах нь арай илүү байсан болов л гэж бодлоо тий. За баярлалаа. За баярлалаа. Аян замд ордон байгээ. Та бүгдийг наашаа тайзруу үрж байна. Цааваа наашаа бүлэхгүй гэсэн чинь орхоо. Тайзруу та бүхнийг үрж байна. Наашаа ордоо. Цааваа Jimny-тэй залуучууд
Ирсэн байна маргааш наашаа ойртыг. Өнөөдөр за цаавар манай ах нар наашаа ойртоо. Тэр яг 3 ах наашаа ирж байна. Ирээд байраа эзлээ суугаарай. Наашаа За хүн байна уу маргааш ойртыг.